Сайн байцгаана уу? Бамби TV байна. Голландын өмнөх ангиудаа үзэж амжаагүй байгаа ба доор линкээр орж үзээрэй. Доор анги хэлээд Ким Урдууч Сунагийн гэрт орсон байх бөгөөд хуучны дурсамжаа бодно. Түүний дурсамж нь Сунаг болон Ким Урдууч нарт нэгэндээ дурдлаж гэр бүл болцгоосон байлаа. Тэгэл Ким Урдууч мөрөдөө тоглоомноос олж их хэмжээний өрөнд орсон байв. Амиа хорлох хийх зан захирлын хүмүүс ирж түүнийг бэлүүлсэн. Ингээд энэ цагаас хойш өрнийхөө оронд тэдний бохор ажлыг зохицуулж өгөхөөр тохиролцсон. Ким Урдууч Сунагийг аюулгүй амьдруулахын тулд түүнийг орхин явсан нь энэ байв. Ингээд кино орчин цаг руу ирнэ. Ээжүүд үгийн далхны талыг нөгөөд Камбож руу хүртэл цугтаалгаж өгье гэж байхад заавал бүгдийг нь авахыг хүслэе гэж ихэд урлана. Дугуйн хээжүүд чи яагаад ингэтлээ өөрчлөгдсөн юм бэ гэхэд хээжүүд хүнд би цаашаа хамт явах боломжгүй. Хэрвээ та том зүйлд хүрэхийг хүсвэл бусад зүйлийг хаях хэрэгтэй. Одоо алтны эзэн нь би. Та намайг өнгөрсөндөх тамийн амьдралаас минь салгаж ад жаргалтай байлгасан ч одоо цаашлаад өөр өөрсдийн замаа хөөе гэд дугуйн руу буу шагаалттай хэвээр хэлэхэд дугуйн ганц шүг хэлэлгүй гараад яваад өгнө. Ганц захирал Камбожоос ирсэн хүнштэйгээ Golden Resort-ийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. Уг Камбож түнш бол алтны жинхэнэ эзний туслах юм. Тэд алтыг алдсан гэдгийг огт мэдэхгүй байгаа тул сэжиг төрүүлэхгүй тул энэ бүх арга хэмжээг хуримчаар зохион байгуулсан байх нь тэр мөрдөгч арга хэмжээгээр ирсэн байлаа. Тэрээр ан захиралтай уулзаж авсыг олж өгөөд нэг ширхэг гулмайг өөртөө авч үлдэж цаашдаа амьдралаа амар амгалан амьдрмаар байна гэж тохиолдсон. Ан захиралч өнгөрснийг дурсаж өрөнд нь эхнэрийг чинь бөөрийг авна гэхэд амиа чөхөөс буцахгүй миний төлөө бүхнийг хийнэ гэж байсан. Одоо ч алтыг бүгдийг нь өөртөө завших шуналгүй хүн гэдгийг чинь мэдэх тул хүснээр чинь тохиролцъё л гин. Ким Урдууч хуучин машины захаас хээжүүгийн машиныг хайсаар байх бөгөөд Ким Урдууч түүнийг дуудан уулзсан. Тэр жижлаа л гин. Ким Урдууч хичээл рүү залган машины захын талаар хэлнэ. Энэ бол ан захирлын хүмүүс хичээлийг барьж өгөхийн тулд тавьсан Ким Урдуучийн өгөөш юм. Үгийн ажлаас гарах өргөдлөөгч бүлэгмээс гармаар байна гэхэд гэтээ энэ ямар цалин өгдөг компани штэ. Тэглээж чи энэ бүлэгмээс гармаар байвал нэг чихээ тасдуулах хэрэгтэй. Тийм болохоор сайн бодоол гин. Үгээ яг гарч байтал хичээл ороод ирв. Хичээл үгийг яг гарах гэж явахтан дуудана. Үгэж хонголд өөрийг нь таньчихсан байх үгээ тэгэхэд байх бөгөөд азар хичээл чихийг чинь бараг л таслах шахсан байхад зүгээр байх шүү тэгээд нарийн болгоод өнгөрүүлнэ. Хичээл гитэд явж авсыг олцгоё гэхэд гитээч олж таны нэр хүндийг сэргээе гэж зөвшөөрнө. Ким Урдууч ан захирал машины захын мэдээллийг хэлнэ. Үгийн хээжүүд дугуйн далхныхын талыг өгчөөд байхад заавал Камбож руу цугтаалгаж өгөх ёстой юм уу? Өөрийг нь уучраа ол гэд хэлээчтэй гэд хэлсэн. Хээжүүч бодлоо өөрчилсөнгүй. Ингээд тэд машины захын захиралтай уулзахаар ирнэ. Энэ газар нь хуучин машин зархаас гадна хууль бусаар усан онгоцоор гадаад руу бараа гаргадаг тээврийн компани бахан тэр. Ингээд хээжүү компани захирал онготой уулзаж нэг хүн нэг машин гаргамаар байна л гин. Донгууч 2 өдрийн дараа усан онгоц байгаа. Гэхдээ нэг хүн нэг машин 20 саяас доошгүй дээл гин. Хээжүү шууд л түнд 1 кг-ын алтан гулмаа нэгийг өгөөд үлснэг нь ажиллаад дуусгаад аваарай л гин. Гай газарт орос гихчээд яг энэ үед хичээл гитээ 2 хүрээд ирхэн тэр. Үгийн шууд л хээжүү рүү мессеж бичиж сануулна. Донгууч хээжүү гяс шүүгэнд нугаад бундаа сум хийж байтал хичээл ороод ирнэ. Хичээл шууд л донгуугийн чихэнд хотод болгож авс хаана байгаа хэлэхэд чихийг төсөж эхэлнэ. Энэ үед ан захирлын баруунгаар үүжийн хүмүүстэй хүрээд ирхэн тэр донгуугаас авсны талаар асуухад донгуу авсны талаар мэдэхгүй ч жуараа гэгдэг эмэгтэй хайгаад байгаа машиныг чинь хэд хоногийн өмнө ирж авсан. Гэрээ надад байгаа гэд үзүүлнэ. Хичээл шууд л гэрээг ан захирлын хүмүүст өгүүлэхгүйгээр аваад талаасандаа хийж том хотог гаргаж ирэхэд үүжийн хүмүүс түн рүү дайрч эхэлнэ. Хичээл үнэхээр солиотой бүгдийг нь хайр наргүй шууд л бүлээд сайн ч хийж найгуу. Ингээд үүжийн шууд л хичээл рүү дайрна. Том юм яриад байсан болохоор 8 гарын болов гэж бодож байтал хичээл юугүй л дэлб зодоод хамгийн сүүлд бол хүзүүн дэх хүрээний суд шуун дүрээд амийг нь авармаар байл яралтай эмнэлэг хүргэж өг гэд хүмүүс рүү шидчихв. Ингээд хичээл чуй аим молтроод машинаа барин зүгт. Энэ үед машины зогсоол дээр Ким Урдууч болон өвгийн хоёр тэднийг харж байх бөгөөд тэрээ шок. Ким Урдууч шууд л тотовш орон үүжиний эмнэлэг рүү авч явна. Хээжүү өвгөрөө залган яралтай тухт гэд буцаа таслана. Хүүгэж хийж чадах зүйлгүй байсан тул шууд л хийснээр нь зүгтчихв. Нэг юм бүх хүмүүс явж донгуу хээжүү шүүгэнээс гаргана. 10 жилийн өмнө чихээ аллах шахан болж энэ бүлэгмээс гарсан. Би бол одоо бигдаасан хүн. Жинхэнэ нэрийг чинь Ким хээжүү гэдгийг мэдсэн ч огтхон ч хэлсэнгүй. Донгуулмаа 10 кг-ыг нэгийг өгөх юм бол ажлаа эхнээс нь дуустал бүх хариуцлагыг үрж тохиролцсныхаа дагуу хийгээл гин. Мөн хээжүүд өчигдөр шинээр орж ирсэн бүртгэлгүй машинаа өгч явуулна. Үүжийн шархаа дэлгүүнд насварсан байх бөгөөд ан захирал эмнэлэг дээр ирсэн байв. Ан захирал Ким Урдуучтай уулзсан хичээлээс өмнө авсыг нь олж чадахгүй болж чихэндээ баяртай гэж хэлээл гин. Хээжүү ламбар дээр иргэн ирсэн байв. Энэ үед Ким Урдууч машинтайгаа ламбардны ойролцоо ирэх боловч Сунаг түүн рүү залган эмнэлэг дээр ирж өөртөө нуулсаач л гин. Ингээд Ким Урдууч шууд л эмнэлэг рүү явна. Хичээл чуараа гэхнэр их л тотон байсан тул бодож бодсоор өөрийнх нь хэдэн жилийн өмнө алсан эмэгтэй гэдгийг санаад шууд л гитэгийн ажил дээр очино. Тэд алсан хүмүүсийнхээ иргэний үнэмлэхийг авч үздэг юм байл л дээ. Тэ шүүгээгээ шалган жуарагийн иргэний үнэмлэх байхгүй байгааг олж мэднэ. Ингээд тэд вүүгийг хулгаасан гэдгийг олж мэдэн хүмүүстэй вүүгийг яралтай барьж иргэж тушаана. Хичээл
Хичээл гэтээ давсан дотор дүүрэн алт байсан гэдгийг хэлж хамтран өөрсдийн болгоё гэж санал тавина. Ким үрдэгч имлэг дээр ирсэн байв. Соноог өхөхтэй хөөрхөн баймаар байгаа тул өөрийг нь хуучны үе шиг нь усанд оруулж өгөөд үсийг нь угаагаад өгөөч л гин. Ким үрдэгч бүгдийг нь хэлснээр хийж өгч мөн үсийг нь хусаж өгөв. Соноог Ким үрдэгчд Хээжүү өөрийнхөө нохин тэрч бүхэл өөрийг нь Хээжүүгийн аав гэдгийг хэлнэ. Ким үрдэгч яагаад одоо энэ бүхнийг хэлж байгааг асуудал Соноог түнд уулын нүхтлээ нуун гэж бодсон ч өөрийг нь нас барсны дараа харж хандаад өгөөчгээд гоохон тэр. Ким үрдэгч жоогт итгэсэнгүү шууд л яваадаг. Хээжүү хуучны гараж талтай машин нуусан байх бөгөөд уянд уулзах өдөр цагаа хэлнэ. Энэ үед Мэжа Хээжүү рүү залган хагалгааны өдөр тул ирнэ эцтэй л гин. Гэвч Хээжүү тэр өдөр очисонгүй. Хагалгаа дууссан байх боловч хавдрыг авч чадаагүй талаар Мэжа Хээжүү рүү залган хэлнэ. Энэ үед Хээжүү эмнэлгийн өрөөнд орж ирнэ. Ким үрдэгч чагнахт хөрөмжөөр сонсож байсан тул шууд Хээжүүгийн хоолойг сонсоод түүнийг барихаар эмнэлгийн өрөөрөө гүйж 7 дугаар анги төгснө. Ингээд 8 дугаар анги эхлэхээс Соноог ухаан орсон байв. Хээжүү Соноогт хаалгаа амжилттай болсон гэвч түүнийг худал хийж байгааг хараад л мэдчихэв. Хээжүү ээжигээ амьдрахыг хүсээгүй тул зүгтэмж ялгаагүй хар бараан амьдрал түүнийг хүлээж байсан гэдгээ ч хэлнэ. Гэтэл нэгэн өдөр нэг залуу түүнийг тэр хар нүхнээс гаргаж аз жаргалыг мэдрүүлж хурдлаа түнд дурлсан гэдгээ хэлнэ. Ингээд Хээжүү анх удаа ээжээсээ аавынхаа талаар асуув. Соноог Хээжүүд хэдий ядуу залуу байсан ч тэр олон залуучууд дундаас бүхий сэтгэл зүрхээ өгсөн ганц хүн байсан л гин. Мөн Соноог тэр үнэхээр цэрлэг. Дотооноос намайг салгаад дүрм тавцтайгаа гар дээрээ өргөөд явахад нь үнэхээр дэг бас аюулгүй мэдрэгдсэн гэдгийг хэлнэ. Энэ бүхнийг Ким үрдэг шатан дээр сун уйлан сонссоор Соноог Хээжүүгээс тэгээд нөгөө залуу яасан бэ гэхэд Хээжүү алтан гулмаа гаргаж ирж харуулад үүнээс болоод би тарилцаагаа дуусгачихсан гэж хэлнэ. Соноог ч ихэд гайхах бөгөөд Хээжүү түнд бусад хүмүүс үүнийг авахын тулд бүхнийг л хийж байгаа. Би ч бусдын адилаар минийх биш надаас булаачих вэ гэж айж байгаа гэдгийг хэлнэ. Соноогч чи ийм хүн байгаагүй шүү дээ л гин. Хээжүү ч өөрийгөө өөрчлөгдсөн гэдгийг мэднэ. Өөрсдийн болгоод хамтдаа Францын жижигхэн тосгонд очиж амьдрья л гин. Тэнд нүүрсний үнэр биш лавандер өнөртдөг. Хүмүүс бүгд л эрийг аз жаргалтай. Таач бас тийм байх болно л гин. Соноогч хэрвээ би өвчих юм бол миний чанарыг ч болов аваад яваарай гэд нөлөөс туслуулан хэлнэ. Ким үрдэгч энэ бүхнийг сонссны дараа юу ч хийж чадалгүй машинаараа буцана. Үүгийн алтан гулмаагаа зарсаар байх бөгөөд ингээд үүгийн мөнгө аван явахч үнэт эдлийн газрын захирал гитэрүү залхан нэг хүн гулмаа сойсон гэдгийг хэлнэ. Хээжүү эмнэлгээс гарan машинаа барин явхад Ким үрдэгч араас нь машинтайгаа дагна. Нэлийн явсаар хотын зах руу ирэх бөгөөд нэгэн эргэлтэн дээр Хээжүүг алдчихсан. Хээжүү машинаа сольж унаад уянтай уулзах газар руугаа явах үед Ким үрдэгч Хээжүүгийн хуучин машиныг танин хойноос нь дагна. Энэ үед бүгдөө хамт ажилладаг ахын залган чи Жүү арагийн үнэлгийг авчихсан юм уу? Тэд бүгд мэдчихсэн. Хурдан ирж уулзаал гин. Үгэж ярьсан зүйлийг нь мэдэхгүй битэн бодлагч чамд ингээд анхааралсан шүү гэд цаа тасалчихна. Үгэж бүх зүйл сүрлээгээ сандарч эхэлнэ. Ким үрдэгч машинаараа Хээжүүгийн машиныг замын хажуураа шахаж зогсов. Хээжүүг машинаас нь болгон өөртөө туслах гэж ирсэн тул алтаан байна гэж хайсаар машины тээшнээс алтыг олж. Энэ үед Хээжүү түнд буу тулхан тээжийг хаа гэж тушаах бөгөөд Ким үрдэгч болохгүй тоглоомоор тоглож байна. Алтыг ан захиралд буцааж өгөөд амьд үлдэх боломжтой. Хэрвээ айж байвал би буцаагаад өгчихье. Мөн гадаад паспорт энтергээд гадаад руу явуулж өгье гин. Мэдээж Хээжүү түнд итгэхгүй. Ким үрдэгч үргэлжлүүлэн энэ их алтыг мөнгө болгосон ч насаараа хэрэглээд барах. Ан захирлаас авах хувиа бүгдийг нь чамд өгье. Ээжигээ аваад Францад очиж амьдр гэд хэлчихнэ. Хээжүү шууд л анхааруулж бодоод Ким үрдэгчийн машины дэлгүүрийг аваад нааг хайх хэрэггүй ээж дэрмэн ч очих хэрэггүй гэд машиндаа суугаад яваад өгнө. Хээжүү бүгрийг залгана. Бүгийн ихэд ирэлсний суцаа. Хээжүүч Ким үрдэгчтэй холбоотой болсон бүх зүйлээ хэлнэ. Хээжүү алтаа мөнгөөр сольж байгаа газар руу чинь яваад очиж удахгүй уулзъя гэд буцаад тасалчихна. Бүгийн өөрийгөө бодоод зүгтах гэх боловч үнэхээр Хээжүүг өрхөд явж чадахгүй байсан тул чинаа эргүүлнэ. Орой болж бүгийн зам дээр Хээжүү хүлээн. Хээжүү ирж байх бөгөөд бүгийн машины зогсоолыг зан иргэн хартал түүнийг барих гээд хүмүүс ирж байх нь тэр. Бүгийн шууд Хээжүүг машиныхаа цонхойг онгойлгох гэж хэлээд машиныхаа төлхөөрийг цонхорон шидээд шууд л сутагаад яваадаг. Ингээд бүгийн хойноос хүмүүс хөөсөр байх бөгөөд бүгийн Хээжүүд машины тийшэнд байгаа бүгдийг нь аваад хаашаа ч хамаагүй явж нуугдгэж хэлээд буцаад тасалж. Бүгийн тэднээс сутаж гүйсээр байшингийн дээвэр дээр гацчихав. Дээврийн хаалгыг төвцөн боловч эвдэж орж ирэх цаг хугацааны л асуудал байв. Бүгийн Хээжүү рүү залган машинд байгаа мөнгө гулмайг бүгдийг нь аваад хаашаа ч хамаагүй зүгтэж аз жаргалтай амьдарай л гин. Хээжүүд уянтай уулзахаар бомтер ирсэн байв. Ингээд уян машинд суун явна. Хээжүүч бүгийн машин дээр ирэв. Бүгээрөө залгагч тэр уцаа авсангүй. Бүгийн утас дэлгэцэн хаагарсан байдалтай дээвэр дээр үлдсэн байлаа. Хичээл гахаан ферм дээр ирсэн байв. Бүгийг дөрвөн мөч хоолойноос нь гинжилсэн байх бөгөөд хичээл шууд л бүгийн гарыг төмрөөр зөхиод юу араны жинхэнэ нэрийг хэлхээс сурдуулна. Мөн Хээжүүгийн зургийг үзүүлсэн ч бүгийн эцээ хүртэл мэдэхгүй гэж гүрэлсэн тул хичээл маш их хурлан дэлбцадна. Ким үрдэгч Ким Хээжүүгийн утасны мэдээллийг шалгасан. Мөгийн сүл тассан эмнэлэг болон ломбардны байршлыг хичээл тэнэ. Хичээл гитэг
дуудан ломбардыг очин шалга гэд хүмүүсээ явуулна. Ингээд хийчвэл гахаа нийлэгч рүү залхан хаалгааны өрөөнд байгаа хүнийг төгсүүлж хараад гин. Гэтэ амьсгаатай байгаа шүү гэж хэлээд яваад өгнө. Энэ үед Вүүгийн аим гуйгт хичээл тоож сонссонгүй. Кам урдагч Хэжүүгийн нууц гаражийг олж ирсэн байх бөгөөд машины доор байршил тогтоогч байршуулад яваад өгнө. Хэжүү Вүүгийн машины замсаагчийг даган хааныг нь тишээ явна. Вүүгийн нэг юм ухаан ортол мэс таслын ширээн дээр хүлээстэй хөвтөж байх бөгөөд гахаа нийлэгч түнд хэмжээний дозоор тарай-тарин эргээд тухаалтчихав. Хойн дурсамжаа бодно. Вүүгийн бага ахтай гудамжны хүүхдүүдтэй хамт тоглодог байв. Энэхүү тоглоом нь мөсөлж хүлдэх юм бол өөр хүн ирж авралтал огт хөдлөх ёсгүй байл. Вүүгийн огт хөдлөөгүй хിവэр хоцорно. Энэ үед Хэжүү хажуугаар гарах нь тэр. Вүүгийн хувьд Хэжүү энгийн нэгэн багын танил бус бага насныхан дурсамжийн томоохон эсхийг эзэлдэг чухал хүн байв. Вүүгийн цээжийг яг төсөж эхлэх гэж байтал Хэжүү машинаараа хамаг хурдаараа ханыг мөргөн тэхнийг тарина. Гэтэл нэг нэтлэгч амьд байх бөгөөд Хэжүү түн рүү хэд өд буудагч огт онож чадсангүй. Тиймээс Вүүгийн хамаг хүчээ шавхан Хэжүүгийн гараас барьж түүнийг нэгэн бодож алдж чадна. Ингээд тэд улаан галзан машинаа барин цугтаа. Нэлээд хоол явсан ч машин хүчтэй мөргөлсөөс бол чивдэрчихсэн байв. Энэ үед Вүүгийн нэг юм ухаан оров. Хичээл эмнэлэг дээр ирсэн байх бөгөөд Хэжүүгийн бүртгэлийг шалгуулсаар ээжийнх нь өрөөнд ороод ирхэн тэр. Ээжийнх нь утаснаас Хэжүү залган Хэжүүд өвчний эмчин байна. Би энэ сайнгүй байгаа тул яаралтай Хэжүү асаа хамгаалагчаа. Биш чүү араа гэж хэлээд буцаа тасалчихсан тэр. Азар энэ бүхний Ким үрдэгт хөрөмжөрөөр сонсож байх бөгөөд шууд эмнэлэг рүү хөдлөнө. Эмнэлгийн гадаа ирэхэд Хичээл эмнэлгээс хөдөлж байсан тул ардаас нь даган явсаар баригдаж буй барилга дээр ирнэ. Хичээл Ким үрдэгчийг өөрийг нь дагаж байгааг мэдээд зангад оруулсан байсан тул шууд л машинтай нь дэлд мөрөгчөөд яваад өгнө. Ким үрдэгч азар амин бус газраа гэмтэл авсан байв. Ингээд эмнэлэг дээр Ким үрдэгч түнтэй уулзахаар ирнэ. Ким үрдэгч түнд ан захирлаас авах мөнгнөөсөө өөрийг нь дарж өгье. Тэр хүртэл Хичээл туслалгүй аргацаа гэж хэлнэ. Мэжа Хэжүүгийн хийснээр Сунагийн өрөөнөөс чагнах хөрөмжийг хасаар олон 0 руу хайна. Ким үрдэгч Сунагийн өрөөнд ирж Мэжаг Хэжүүрөө залгаад өгөөч л гэн. Ким үрдэгч Хэжүү дээжтэй санаа зовлтгүй эмнэлэг рүү ирэх хэрэггүй. Орондоо навс хаана байгааг л хэлчих. Бусдыг нь бүгдийг нь зохицуулчихыг гэвч Вүүгийн утсыг нь тасалчихна. Хэсэг бодсны эцэст Вүүгийг ч одоо боож өгөөд ан захирал буцаагаад өгчөө гэхэд Хэжүү одоо хитрхи оройцсон. Тэглээс талыг нь дугяанд өгөөд явуулж гисэн. Мөнгө болгоод солиулаагүй. Тийм үлдсэн л гэн. Мөн Вүүгийд чи алтыг мартаад хуучин шиг амьдрч чадах юм уу? Би л авч чадахгүй гээд 8 дугаарыг төгснө. Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.